Иргэдийн төлсөн татварын төгрөг бүр үр дүндээ зарцуулагдах ёстой. Гэтэл засгийн газрын 5 жилийн чиглэлийн хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 21.7 их найт төгрөгийн зарцуулсан боловч нийгэм эдийн засгт үзүүлсэн нөлөө тодорхойлогдохгүй. Аудитын тайлан дээр байна л да. Үүний шалтгаан нь бол үр дүнгээ хэмжих KPI буюу шалгуур үзүүлэлт нь буруу, хэмжих боломжгүй, оновчгүй, зорилготойгоо нийцэхгүй байгаад байгаа. Намрын чуулганаар энийг маш олоудаа хэлсэн. Гэтэл тайлангууд яг байдгаараа л ороод ирж байна. Зөвхөн арга хэмжээний хэрэгжилтийгээ таарахчаад бодлогын хэрэгжилт нь 60-70%. Зарим нь бүр 100% биелдэг гэж буруу тайлагнаад байна л да. Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй. Алсын хараа 20-50, тэрний 3 дугаар хавсралт 73 KPI-тай. 5 жилийн чиглэл 95, 4 жилийн хөтөлбөр 152, жилийн төлөвлөгөө 205, төсвийн 1-р хавсралт эннээс ч олон шалгуур үзүүлэлттэй. Энэ шалгуур үзүүлэлтүүд хоорондоо нийцэхгүй алдаатай байгаад байна. Энэ бол маш том ноцтой тогтолцооны асуудал. Энгийнээр хэлэх юм бол бид нэр шугам барьчаад жингээ хэмжих гээд яваад байгаа байхгүй юу? Эдийн засгийн хөгжлийн яамнаас асууя. Ирэх сард 2026 оны хөгжлийн төлөвлөгөө өргөн барьнах. Үүн дээр KPI буюу шалгуур үзүүлэлтээ оновчлох, зөв үнэлгээ хийдэг болох тогтолцооны өөрчлөлт, төлөвлөгөөний алдааг арилгах, сайжруулах, жилийн төлөвлөгөө болон улсын төсөв хоорондын нийслэлийг хангах ямар ажил хийж байгаа вэ? Ямар агцтай байгаа вэ? Хизээ дуусах вэ? Байнгын орны хурал дээр эрчим хүчний яамнаас асуугаад бас хариулт авч чадаагүй. Дахиад асууя. 2024 оны жилийн төлөвлөгөөний хавсралт 2, 2-ын 3-ын 1 эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгоно гэсэн зорилттой. Мөн төлөвлөгөөний хавсралт 5, 2-ын 3-ын 1 эрчим хүчний компаниудын санхүүгийн алдагдал гэсэн шалгуур үзүүлэлттэй. Энэ тоо 5.7 тэрбум төгрөгийн алдагдaltaй байсан нь 76 тэрбум төгрөгийн алдагдaltaй болж өссөн байхад яаж зорилттой 100% биелээд байгаа гэж үнэлээд байгаа юм бэ? Үр дүн төрсэн зорилтууд бас байна л да. Жишээ нь жилийн төлөвлөгөөний хавсралт 1-ийн 1 экспортыг нэмэгдүүлэх зорилт 15%-аар даван биелсэн. Үндэсний цахимжилтын индекс 0.8 оноогоор 193 улсаас 46 дугаар байранд байгаа. Эдгээр бол бүгдээрээ сайн үр дүн, зөв хэмжиж чадчихээн. Үүнийг харьцаж ажилласан яам тамгын газар төрийн албан хаагчтай баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа улам сайн үр дүн төрөхийг хүсэж байна. Эцэст нь давтаад хэлье. Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй. Засгийн газар төлөвлөгөөгөө зөв боловсруулад зөв шалгуур үзүүлэлттэй болох ажлыг нэн яралтай хийх хэрэгтэй байна. Ингэж бид иргэдийн төлсөн татварын төгрөг бүрийг үр дүнтэй зүйл зарцуулах боломж бүрдээд түүнийг хэмжиж чаддаг болно. Үүн дээр ажлын хэсэг байгуулад манлайлж ажиллахаар төлөвлөж байгаа. Гишүүдийг хамтарч ажиллана гэж найдаж байна. Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хариуцсан боловсруулж байгаа. Яг одоо бол 2026 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулад хуулийн хугацаанд буюу энэ оны 5 сарын 1-ээс өмнө засгийн газраас улсын хуралд өргөн барихаар ажиллаж байгаа. Таны өнгөрсөн намрын чуулганы үеэр хэлсэн зөвлөм санал дүгнэлтөө биднээс санал нэгтэй байгаа. Энд анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд яг энэ арга хэмжээнүүд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах төсөл арга хэмжээнүүдийг эргэж тайлагнах үүрэгтэй яамдууд, агентлагууд, холбогдох байгууллагуудын нэг бүрчлэн уулзаж энэ талаар анхаарч зөвлөж ажиллаж байгаа. Мөн эрдэмтэд судлаачдын тусламжийг аваад бас энийг сайжруулах талаар ажиллаж байгаа. За дээр нь үндэсний статистикийн хорон гэж байгууллагатай, мэргэжлийн байгууллагатай бас яг энийг сайжруулах цаг хугацааны хувьд, цаглаврын хувьд аль шалгуур үзүүлэлтүүд нь хугацаанд гарч дүгнэгдэх боломжтой юм бэ гэдэг тал дээр зөвшөөрлөж ажиллаж байгаа. Олон улсын бас шууд ашиглаж болох индикаторуудыг бас оруулж ашиглахыг гэсэн талаас ажиллаж байгаа. Тэгээд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жилийн төсөв хоёрын уялдааг сайжруулах тал дээр өнгөрсөн хугацаанд биднээс бас сангийн яамтайгаа нэлээд хамтарч ажилласан. За тухайлбал 2023 оны байдлаар нийцэл нь 47% байсан бол 2024 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө жилийн төсвийн нийцэл 71% болсон. За одоо боловсруулаад энэ онд хэрэгжиж эхэлж байгаа 25 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бол 92% нийцэлтэй байгаа гэж үзэж байгаа. 26 оны хувьд ч гэсэн бид сангийн яам холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаад энэ үзүүлэлтийг сайжруулахаар ажиллана.
За мөн энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулахтай холбоотой олон нийтийн оролцоог хангах асуудлаар зарим гишүүд бас түрүүн асуулт асууж ирсэн. Манай эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс бол энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулахтай холбоотой санал авах албан бичгийг бүх төсвийн ерөнхийлөн захирагч яам агентлагууд, орон нутгийн захиргааны байгууллагууд руу хүргүүлэхдээ тухайн саналыг боловсруулахад зөвхөн улсын болон орон нутгийн төсөв биш, хувийн хэвшил, төрийн бас байгууллагуудын саналыг оруулад хууль тогтоомжид заасанд нийцүүлж ирүүлэх тухай удирдамжтай хөргүүлж байгаа. За үүнтэй олон удаагийн яг ганцаарчсан уулзалтуудыг яамд агентлагуудыг хийхдээ ч энэ талаар анхааруулж ажиллаж байгаа. Яг одоо бол процесс үргэлжилж байгаа учраас таны өгсөн санал зөвлөмжүүд бас бусад гишүүдийн өгсөн анхааруулсан зүйлсийг 2026 оны улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулахдаа гүйцэтгэж ажилланаа. За Лувсан зам гишүүний асуултанд хариулъя. Тэр 2024 оны хөгжүүлэх жилийн төлөвлөгөөн дээр эдийн засгийн үр ашигтай болгоно гэдэг маань ямар ч байсан энэ салбар эхний ээлжинд алдагдaltaгүй болоод авах ёстой. Борлуулж байгаа үн маань өөрийнхөө өртөгт хүрэх ийм алхмыг хэрэгжүүлж эхлэх гэж оролдсон юм а. Үндсэндээ бол үнэндээ энэ зорилтыг хэрэгжүүлж амжсангүй. Бас үнэнээ хэлэх хэрэгтэй байх. 2024 оны дундуур засгийн газар байгуулагдсан. Хамтарсан засгийн газар байгуулагдсан гол шалтгаанууд нэг нь нэрчим хүчний реформыг дэрчимжүүлэх гэдэг ийм гол нөхцлүүдийн нэг байсан гэдэг бид тавд санаж байгаа. Энэний дагуу бид нэр 2024 оны 12 сарын 15-ны өдрөөс цахилгаан эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах эхний алхмыг хэрэгжүүлж эхэлсэн. Иймэрхүү байдалтай байгаа юм. Харамсалтай нь манай эдийн засаг тогоо томроогүй байгаагаас шалтгаалаад одоо дулааны үнийг бид нэр 5 сарын 16-наас нэмэгдүүлэх ёстой байсан боловч нэмэгдүүлж чадахгүй байгаа. 10 төгрөгөөр үйлдвэрлэжгээд 4 төгрөг 20 мөнгөөр зараад байхаар энэ алдагдал чинь олон жил сурамтлагдаад хүндрэл болоод энэ салбар маань хөгжих тухай биш яаж одоо амьд тэсчүүлдэг вэ гэдэг ийм зорилттой сүүлийн жилүүд яваад байгаа юм. Олон жил хуримтлагдсан хур хүндрэлээ. Энийг 1-2 жилийн дотор бас шууд шийдэхэд хүнд байж магадгүй. Манай зарим залуу гишүүдүүд бас яарад байх шиг байна. Энэ олон ажилтнууд байгаа эдийн засгийн бидний хүсэлт боломж хоёр хоорондоо уялдах ёстой учраас энэ ажлыг одоо энэ мөрийн хөтөлбөрийг 24 онд биелүүлж чадаагүй гэдэг боловч магадгүй энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацааны төгсгөл гэхэд биелүүлэхийн төлөө эрчим хүчний яам засгийн газар бүх хүчээр шавхаж ажиллаж байгаа гэдэг хэлье. За зөв асуудлыг хөндөж байна. Гэтэ гишүүний хувьд нэг зүйл дээр бас илүү тийм нөгөө өнгөрсөн 2-3 жилийг бас харчаарай гэж бодож байна. 2019 онд хөгжлийн бодлого төлөвлөлт дуртай байна гэдэг юм үндсэн хуулийн заалт орсон. Бямцаг цайнд сууж. Тэрнээс өмнө ингэж ерөөс ярьдгүй байсан. 5 жилээр за ингээд урт хугацаагаар гэж ингээд сонгуулийн цикс алгасч ярьдаг ийм соёл манад тогтоогүй. Хуучин байсан нөгөө нэг төлөвлөгөөний комиссаа болохгүй байна гэдээ татан буулгаад за ингээд ерөөсөө 4 жилийн ийм сонгуулийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр л одоо манай улс дүгнэж ингэж явдаг байсан. За үүний дараа үндэсний хөгжлийн газрыг эдийн засгийн хөгжлийн яам болгох нь зүйтэй юм аа. Яамдуудын дээр одоо бодлого төлөвлөлтийн үндэсний хөгжлийн газрыг эдийн засгийн хөгжлийн яам болоод ингээд тэргүүн шадар сайд ахлахаар болоод за ингээд ийм үйл ажиллагааны хөтөлбөр одоо ингээд 2-3 дахь жилдээ л дүгнэгдэж байгаа. За энэ жилийн хувьд 5 жилийн төлөвлөгөө бид нар анх удаа хэлцэж байгаа. Тийм учраас би түрүү хэлдэг нь улсын их хурл нэг өөр янзаар үнэлж байгаа. За засгийн газрын одоо хяналт хэрэгжүүлэгч агентлаг болон одоо 2 сайдын газар бас нэг өөр аргачлаар за аудит бас үнийг ингээд одоо өөрийнхөө аргачлаар статистик өөр аргачлаар гэдэг ингээд ийм үнэлгээнүүд бол зөрөөд аргачлалынхаа хувьд. За дээрэс нь бас анх удаа манайх одоо цаасан дээр одоо смарт буюу нөгөө олон улсын байгууллагуудад ашигладаг индикаторын шалгуур үзүүлэлтийг гаргасан анхны баримт бичиг өөрөө энэ хортой. Ажлууд бол идэвхтэй хийгдэж байгаа юм байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас та бүхний боловсруулж байгаа шинэ шалгуур үзүүлэлтийг драфт хэлбэрээр төсөл хэлбэрээр наммаар байна гэсэн санал байна. Ерөнхий сайдад баярлалаа. Яалчгүй манайх юм дунд урт хугацааныхаа бодлоготой гол нь энэ шалгуур үзүүлэлт буюу үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт, төсөвлөлт, хяналт үнэлгээ гэсэн энэ тогтолцоороо шилжих хэрэгтэй байгаа. Жишээ болгож нэг улсыг дурдъя. Солонгос улс жишээ нь 200 KPI-г үндэснээрээ зорилго болгоод тавьчихсан байна. Тэр зорилгодоо нийцсэн, тэр шалгуур үзүүлэлтэд нийцсэн төсөл арга хэмжээг л хэрэгжүүлдэг. Тэгэхээр төсвийн
зарцуулалт нь үр дүнтэй яваад нийгмийн эдийн засаг сайжраад иргэдийн орлого дээшилдэг. Тэгэхээр энэ тогтолцоонд шилжих ажлыг яаралтай энэ жилдээ багтаад хийчих юм бол энэ их хурал энэ засгийн газрын том өв болж үлдэх юм болов уу гэж бодож байгаа. Тийм саналтай байна. Энэ шалгуур үзүүлэлт дээр үнэлж эхлээд бид нар одоо анх удаа энэ нөгөө 5 жилийн тайлан яригдж байгаа учраас бид нар 5 сарын 13-нд батлагдчихсан 2020 оны. Тэгэхээр одоо бид нар урт хугацааны ийм хөгжлийн бодлого 2019 оны хууль за хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль хэрэгжиж эхлээд үнэлэх ер нь хугацаа нь одоо. Тийм учраас бид нар энэ 5 сарын асуудал дээр юу хийх үү гэдгээс илүү энэ хийж байгаа зүйлүүдэд яаж бид нар үр дүнтэй байж хэмжих үү? Үйл ажиллагааны аудит гэж яг юу байх юм? Яаж төлөвлөх юм? Түүнийг ямар дата өгөгдөл төр тулгуурлах юм? Аль индикатор төр үнэлэх юм бэ гэдгээ бид нар нэлээд сайн ярьчвал ийм одоо хилцүүлэг харьцангуй бага тэгээд үйл ажиллагаанууд илүү үр дүнтэй болно. Тийм учраас парламентт манаас олон одоо эрдэмтэн судлаачид салбар салбарын төлөөлөл ороод ирсэн байгаа. Тэгээд 5 сарын одоо 10 дахь энэ дүгнэлтээ хийгээд яаж дүгнэх үү гэдэг аргачлалтаараа тогтохж авах нь